Дараагийн мэдээлэл Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөний 90 жилийн ог тохиолдуулан Монгол кино үйлдвэрийн үе үеийн уран бүтээлчд болоод кино урлагийн салбарыханд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медаль гартууллаа. Мөн бүтээсэн дөрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Наранбаатар, Оюун, Ариун Бямбнарт Монгол улсын гавьяат жүжигчин цолыг хүртээлээ. 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол кино үйлдвэр байгуулагдаж 1936 онд анхны уран сайхны кино болох Монгол хүү киног үзэгчдэд төлөвлөж байжээ. Мөн 1935 оны 5 дугаар сарын 1-нд Арт кино театр нээгдэж байсан түүхтэй. Тэгвэл өнгөрсөн 90 жилийн түүхийг өнөөдөр дурсан санахын зэрэгцээ Монгол кино урлагийн салбарын цаашдын хөгжлийг хэрэлцэн амжилт бүтээлд өгсөн өдөр өнгөрлөө. За энэхүү баярын өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 13 гавьяат төрөн гарснаас соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монгол кино үйлдвэрийн дараагасан аах уу, химийн инженер Бадам, ерөнхий инженер Төмөр Тогтох, эвлүүлгийн найруулагч Батгэрэл нар, соёлын гавь сэтгэлтэн цолоор оператор Балчин Бөрөө, дууны найруулагч Баянбат, найруулагч Цэнт Дорж, ерөнхий зураач Болд, ерөнхий зураглаач Лавг Дорж, зураач Батчаргал нар ингрэмлсэн юм а. Харин Монгол улсын гавьяат жүжигчин цолоор бүтээсэн дүр болоод орчуулгын дуу оруулалтаараа үзэгчдийн сэтгэд хоногчсон жүжигчин дуу оруулагч Өлзий Наранбаатар, Очир хотын Оюун, жүжигчин Сүхөгийн Ариун Бям нар ингрэмлсэн юм а. Мэргэн, Хүрвэ, Ан чимэг, Гэрэл чимэг орчуулгын найруулагч Гүндэг маа, Сүрэн хорлоо Эрдэнэ чимэг, дуу оруулсан жүжигчид Элбэг сайхан, Цэмпэл маа, Нэргүү Баатар, Каар маа, Аравдан, Наран Туя, Бямба, Батбаяр, Зин ханд, Гантэг маа, Уран чимэг, Бям цогт, Бацэцэг, Оюун, Наранбаатар. Монгол телевизийн дуу хүчилгийн студид хөрвүүлв 1994 он 30 мянган кинонд дуу оруулсан байна. 30 мянган кино. Тэгээ 34 жилийн хугацаанд л да. Тэг. Яг би өөрөө Монголын уран сайхны нэг 50-аад кинонд гол ба туслах дүр тоглосон байдаг. Энэ бол дандаа хамтын бүтээл. Тийм учраас манай уран бүтээлчид дандаа хамтарч нэгдэж сая нэг уран бүтээлийн ард бид нар гардаг. Тийм учраас энэ бүх уран бүтээлчдийн маань баяр. Бүгдд нь баярын мэнд хүргэе. Нийт ард түмнийхээ дуудлагаар уухайн төрлөгээр халуун алга ташлтандор энэ хүүхэндтэй цолыг хүртэж байгаадаа маш их багтай байна. Мөн хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон Алтан гац хөдөлмөрийн хүндэт медалаар Монголын кино урлагт хөдөлмөр сэтгэлээ зориулж яваа уран бүтээлчид ингрэмлэлаа. За тухайлбал Orange Entertainment-ийн шилдэг бүтээл болох Шаргийг уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Жиж Жаланд бүтээсэн дүрийг нь үнэлж хөдөлмөрийн хүндэт медалийг олгосон юм а. Шаргигийн киноны хувьд гэх юм бол яхаа аргагүй л нөгөө Монгол яг ахуй соёл шингэсэн Монгол хүний мөн чанар шингэсэн байсан учраас хүмүүст илүү түлхүүх одоо нөгөө зүрх сэтгэлд нь айгүй ойр хүрсэн байх гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан энэ шагналыг бол одоо авсандаа түл их баяртай байна. Одоо Арангаан аймгийн Өгжөв драмын театраас миний ажил амьдралын гараа эхэлсэн. Тэгээд театрын хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Багшлартаа баярлалаа гэж хэлмээр байна. За 90 жилийн түүхтэй Монголын кино урлагийн салбар улам бүр хөгжин дэвшсээр байна. Үүний тод илэрлэл нь Монголын кино уран бүтээлчид олон улсын чанартай наадмуудад амжилттай ахиулсаар байгаагийн зэрэгцээ Монгол жүжигчид гадаадын томоохон кино төслүүдэд дүрээ мөнхөлсээр байна.